хэлж байна. Бид өнгөрсөн хичээлээрээ ойролцоо үгээс оновчтой үгийг хэрхэн олж нөх харахтаа танилцсан. Тэгвэл өнөөдөр нийлмэл өгүүлбэрийн хам бүтцийг хэрхэн оновчтой олж сонгох вэ гэдэг дасгал болон аргатай танилцъя. Ийм төрлийн дасгалын гол анхаарах зүйл нь тухайн анхийн логик утгыг ойлгож авах явдал юм. Учир нь нийлмэл өгүүлбэрүүд нь логик утгаар холбогдсон байдаг. Жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарлая. Та бүхэн дараах ихийг дагаж уншаарай. 小李失业后，心情糟透了。他找到了心理医生。医生听完了小李的诉说，把他带进一个老房子，里面一张桌子上放着一杯水。医生微笑着说：“你看这个杯子，它已经放在这儿很久了，几乎每天都有灰尘落在里面。它依然清净透明。你知道为什么吗？”小李认真思考后说：“灰尘都沉到杯子底下了。”医生赞同地点点头。年轻人生活中烦心的事儿很多，就如掉在水中的灰尘。但是我们可以让它沉到水底，让水保持清净透明，使自己心情好受些。你不断摇晃，灰尘不多，可是很快就会使整杯水都透明了，更令人烦心。 Эхийн дагуу нөхөх үгнүүд нь нэгийн A 但是 B 却 C 其实 D 否则 хоёрдугаар эгнэний үг A 但是 B 如果 C 即使 D 无论 Эхний эгнээний сонголтоос харахад 但是 却 зэрэг нь эргэх холбоогоор холбох үүрэгтэй. Харин 但是нь өгүүлбэртгөөний өмнө ордог бол 却 нь өгүүлбэртгөөний хойно ордгоороо ялгаатай. Тэгвэл 其实нь мөн эргэх холбоогоор холбох үүрэгтэй ч өмнөх өгүүлбэр нь гол биш гишүүн өгүүлбэр байдаг. Харин орд нь орсон өгүүлбэр гол өгүүлбэр байдаг. Тэгвэл 否则 нөхцөл байдлыг холбосон холбоос үг ба ингэхдээ 除非 холбоос үгтэй хам бүтц болон ордог. Дээр хийхэд та эран чинзэн товмин гэж байгаа болохоор C хувилбар болох 其实 гэсэн хувилбар таарахгүй. Харин D хувилбар болох 否则 дөрмийн хувьд таарах утгын хувьд таарахгүй тул мөн сонголтноос хасагдана. B хувилбарт байгаа 却 дээр хийсэнчлэн өгүүлбэртгөөний ард ордог учраас мөн хасагдана. Тэгэхээр зөв хувилбар A буюу 但是 байх ёстой байх нь. Одоо дараагийн эгнээний холбоос үгнээс сонголтоо хийцгээе. 但是 холбоос үгний утга үүргийг дээр дурдсан. Рүүгон таамаглан төлөвлөх агуулгатай өгүүлбэрийг илэрхийлдэг бол 即使 буюу өвлөн зэрэг нь ямар ч нөхцөлд төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэсэн санааг илэрхийлдэг холбоос. Эхээс харахад 我们可以让它沉到水底 гэсэн өгүүлбэрийн дараагийн хэсэгт 它不但摇晃гэдэг нь хоёр өөр нөхцөл байдал юм. Хэрвээ 但是сонгол бодит нөхцөл байдлыг илэрхийлдэг болохоор 不但摇晃 буюу тасралтгүй зэнслэх найгах гэсэн өгүүлбэртэй таарахгүй тул сонголтоос хасагдана. Харин C хувилбар 即使 D хувилбар өвлөн зэргийг авлаач өмнөх өгүүлбэртэй нь утгын хувьд нийцэхгүй байна. Тиймээс B хувилбар болох 如果 гэсэн таамаглан төлөвлөх хандлагатай холбоос үг тохирох нэ. Одоо эхийг орчуулъя. 小李失业后，心情糟透了。他找到了心理医生。医生听完了小李的诉说，把他带进一个老房子，里面一张桌子上放着一杯水。 Сяли ажилгүй басныхаа дараа сэтгэл санаагаар унаж сэтгэл зүйч эмчдэр очжээ. Сэтгэл зүйч Сяолигийн ярьсныг сонсоод түүнийг нэгэн хуучин байшин руу дагуулж ороход дотор нь нэгэн ширээн дээр аягтай ус байв. 医生微笑着说：“你看这个杯子，它已经放在这儿很久了，几乎每天都有灰尘落在里面，但是它依然清净透明。你知道为什么吗？” Эмч инээмсэглэн чиний харж байгаа энэ аягтай ус энд их удаан байсан. Бараг өдөр бүр тоос ширээ орж байдаг юм. Гэвч тунгалаг хэвээрэл байдаг. Яагаад гэдгийг чи мэдж байна уу гэж асуув. 小李认真思考后说：“
灰尘都沉到杯子底下了。 Сяолын нухацтай бодсноо. Тоос ширээ усны яралд тунсан гэв. 医生赞同的点点头。年轻人，生活中烦心的事儿很多，就如掉在水中的灰尘。但是我们可以让它沉到水底，让水保持清净透明，使自己心情好受些。 Иймд сайшаан толгой тохиод залуу хүний амьдралд сэтгэл зовсон олон явдал тохиолддог. Жухам энэ усанд орсон тоос шараа шиг. Гэвч бид түүнийг усны дотор байлгаснаар усыг цэвэр тунгалаг байлгаж олно. Сэтгэл санаагаа сайхан болгодог шиг. 如果你不断摇晃，灰尘不多，可是很快就会使整杯水都透明了，更令人烦心。 Хэрвээ чи тасралтгүй дэнслээд байгаад байвал аяган дэх ус тунгалаг байлгүйгээр сэтгэл санааг зовсоор байх болно гэв. Тэгвэл одоо та бүхэн дараах дасгалыг бие даан хийж үзээрэй. 今天路上堵车，你早出门，要不然就迟到。A. 即使 B. 幸亏 C. 除非 B. 只有 Хариултаа шалгаарай. Өгүүлбэрээс харахад синкуй, чуфэй зэрэг хувилбар нь уг өгүүлбэр дэх яабуран гэсэн үгтэй нийцж байна. Гэхдээ синкуй нь бодит байдлыг дүрсэлдэг бол чуфэй нь хэрвээ гэсэн нөхцөл шалтгааныг дүрсэлдэг. Өгүүлбэрээс харахад үйл явдал аль хэдийн болоод өнгөрсөн тул цорын ганц боломжит хувилбар бол бие хувилбар байна. Өгүүлбэрээ орчуулъя. 今天路上堵车，幸亏你早出门，要不然就迟到了。 Өнөөдөр зам төгсрөөтэй байлаа. Азар чи эрт гарч тэгээг бол хожигдох нь байж. Бид үг нөх дасгалын дөрөв дэх үгнээс зөвийг сонгох дасгалын аргуудтай танилцлаа. Энэ төрлийн дасгал үг нөхөхөөс гадна зөв өгүүлбэр сонгох дасгал багтдаг. Одоо хамтдаа ийм төрлийн дасгалыг хэрхэн хийж болох тухай мэдэж авцгаая. Та бүхэн дараах эхийг дагаж уншаарай. Эхийн дагуу сонгогдох доор хувилбаруудыг харцгаая. A. 他让我教 他挑选的方法 B. 他不喜欢让母亲帮他挑苹果 C. 他每次都让我挑 D. 他总是问我是怎么选择的。 晚饭后，我和太太每人都会吃一个苹果。每次太太都会说：“我选的苹果好吃。”说实话，我也不知道怎么解释。 一对苹果放在那里，我一眼就知道哪个好吃，哪个不好吃。因为我是一个果农的儿子，多年的经验告诉我，什么样的苹果好吃，什么样的不好吃。太太让我试着说说经验，我总结了一下，看起来硬一点的苹果比较好吃。太太按照这个感觉来选择。 果然好吃。从此，太太购买苹果的质量也提高了。Ихээс харахад би алим сонгож чаддаг гэсэн өгүүлбэрийн дөрвөн хувилбар бүгд тохирч баймид харагдаж байна. Ихэд 我也不知道怎么解释 гэсэн өгүүлбэрээс харахад B.C. хувилбар байж болохооргүй байгаа тул хасаа. Оновчтой хариулт нь 解释 гэсэн үгтэй хамааралтай үг байх ёстой. Тиймээс D хувилбарт байгаа when гэсэн үеийг A хувилбарт байгаа 教 гэсэн үгнээс илүү дөхөж байгаа тул D хувилбарыг сонгох нь оновчтой болно. Богино их орчуулбал орой болгон хадагтай бит хоёр нэг алим иддэг. Тих болгондоо миний сонгосон алимыг их амттай гэдэг байв. Тэр үргэлж намайг яаж сонгоод байгааг асуудаг. Үнэн дээр би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байв. Овоолостой алим тэнд байлаа гэхэд би аль нь амттай, аль нь амтгүй болохыг нэг хараад л мэдчихдэг юм. Учир нь би жимсчний хүү учраас тэр. Миний олон жилийн туршлага ямар алим амттай, ямар алим амтгүй болохыг хэлээд өгдөг юм. Би харахад хатууфтар алим арай амттай гэж дүгнэв.
Хатагтай энэхүү мэдрэмжээр сонгосны үр дүнд амттай байдаг байв. Үүнээс хойш хатагтай авсан алимны чанар нь ч сайжирсан. Харин одоо та бүхэн энэ мэтчлэн дараах дасгалыг ажиллана уу? Өгүүлбэрээ дааж уншаарай. Эхийн дагуу сонгох өгүүлбэрийг харцгаая. 没有找到医生 B хувилбар 舍不得花钱看病 C хувилбар 死了在一个小村庄 D хувилбар 因为感冒而失去了生命。有一个人因为实在太富有了，所以凡事都要求最好的。有一天，他感冒了，这不过是一个小毛病，任何一位大夫都可以看得好。但是由于他求好心切，他一定要找到一个最好的医生来为他诊治。他花费了无数的金钱到各地寻找医病高手。他一个地方一个地方的寻找，尽管每个地方都告诉他当地有名医，但是他认为别的地方一定还有更好的医生，所以他又继续在找。直到有一天，他路过一个小村庄的时候，他的感冒已经变得非常严重，必须马上治疗，否则性命难保。但是当地却没有一个医生。这个富有的人居然Хариугаа тулгаарай. Ихэд гарснаар бол баян хүн эмч хайгаагүй биш харин сайн эмч алга байна гэж үздсэн. Тиймээс A хувилбар таарахгүй байна. Тэр эмч хайж тоймгийнх мөнгө үрсэн болохоор B хариулт таарахгүй байна. C болон D-ийн эхийн агуулгатай таарч байна. Өгүүлбэрийн бүтцээс харахад D хувилбар илүү оновчтой харагдаж байна. Ингээд өгүүлбэр орчуулъя. 有一个人因为实在太富有了，所以凡事都要求最好的。有一天，他感冒了，这不过是一个小毛病，任何一位大夫都可以看得好。但是由于他求好心切， Нэгэн хүн туйлгүй баян учраас аливаа юмд хамгийн сайн гэсэн бүхнийг шаарддаг гэжээ. Нэг өдөр тэр ханиад хүрчгэн өвчин үл ялах эмгэгт бол ямар ч эмчэд үзүүлж болохгүй. Гэвч тэр хэд туйлширд заавал хамгийн сайн эмч түүнийг үзэх ёстой гэж зүтгэсээр байв. 他一定要找到一个最好的医生来为他诊治。他花费了无数的金钱到各地寻找医病高手。他一个地方一个地方的寻找，尽管每个地方 都告诉他当地有名医，但是他认为别的地方一定还有更好的医生，所以他又继续在找。 Тэр газар бүрэн чадварлаг эмчийг хайх гэж тоймгүйх мөнгө үрж нэг газраас нөгөө газар руу явсаар байв. Очсон газар бүр түүнд хамгийн нэртэй эмчээ заасан боловч тэр бусад газар түүнээс ч илүү эмч байх ёстой гэж үзээд үргэлжлүүлэн хайсаар байж гэнэ. 直到有一天，他路过一个小村庄的时候， 他的感冒已经变得非常严重，必须马上治疗，否则性命难保。但是当地却没有一个医生，这个富有的人居然因为感冒而失去了生命。 Тэгж авсаа тэр нэгэн жижигхэн тосгонд иртэл ханиад нь хүндэрчв. Яаралтай эмчлэхгүй л бол амь насыг нь аврахад бэрх болжээ. Гэт тэр тосгонд нэг ч эмч байсангүй. Тэрхүү баян хүн эцэст нь ханиаднаас болоод амь насаа алджээ. Харин одоо бидний сайн мэдэх Чакичаны нэгэн нэвтрүүлэгт орсон дараах хүчлэгийг хамтдаа харцгаая. 回来看见你们这么快乐的一帮人，每次见到你们我都很开心。我们看到你也很快乐哈。这一次呢，其实带着这个警察故事2013，你走出来有种局长的派头。警察局长。这次警察故事2013里面你是局长，是个警官吧？是个警官。对，以前第1集的时候都是那种便衣警察、小兵。随着年龄的增长，随着岁月的流去，现在已经警察故事第8部了。是啊。 而且这一次呢，跟大家讲一个秘密，你们可能不知道，成龙大哥有一个他自己很坚守的东西，但是这一次呢，做出了一个巨大的牺牲。哎，有人在这样比划，没错，板寸，
成龙大哥没有尝试过板寸的发型，为什么？自从在80几年的时候从南斯拉夫摔下来脑开刀之后，公司还有我的干爸爸他们都很迷信，他说头发一剪你的力量就没有，所以你就摔下来。你做以前这么多危险动作没事，为什么一剪头发而摔下来差点死掉？那以后都不要剪，而且因为我一剪到像这个兄弟，这个哥哥这样子的话呢，你今天特别挑了一前排，面全部是一排剪寸哦。一剪到呢，你就会看见我这边有个疤。OK。那我跟那个导演讲，我说别剪太短吧，因为你看见疤，哎，这个看见疤好啊，这个形象好，就是你是身经百战的一个老战士。我说好吧，剪吧。其实为什么家人和 Та бүхэн бичлэгээ хараад ойлгосон бол асуултын сонголтоос хариугаа сонгоорой. 公司和干爸爸为什么不让成龙剪头发 A 回答：他们不喜欢板寸发型，他们很迷信。导演为什么让剪头发剪得短？是因为成龙要演出的主角是很有经验的警察，当时流行的发型就是短短的发型。하루도 하루가 толгой. 公司和干爸爸为什么不让成龙剪头发? Компани болон хураав нь Чакчаны үсийг яагаад тайруулаагүй вэ? Эхний хувилбар. 他们不喜欢板寸发型. Тэд цэргийн халимагт дургүй. Дараагийнх нь. 他们很迷信. Тэд их мухар сүсгтэй. Бичлэгээс харахад хариулт B байсан. 导演为什么让剪头发剪得短? найруулагч яагаад түүний үсийг богино тайруулсан бэ? 是因为成龙要演出的主角是很有经验的警察. Чакчаны тоглох дүр нь туршлагатай цагдаа байсан гэсэн хувилбар таарч байна. Үзэгч та бүхэн хятад орноор аялж байсан уу? Хятадын түүх дурсгалт газруудын тухай хэр мэддэг вэ? Хэрвээ илүү ихийг мэдхийг хүсвэл Пам багшийн бэлтгэсэн мэдээллийг хамтдаа сонирхон үзцгээе. 大家好，很高兴又和大家见面了。今天要和大家聊的是一个很轻松的话题。如果你要去中国旅游，哪些旅游景点一定要去？中国的土地面积是世界上第3大国家，所以每个地方的风景和当地人的生活习惯都不一样。因此，各个地方的旅游景点也有自己的特色。南方和北方、东部和西部都有很大差异。中国北方的旅游景点总体上比较雄伟，像一个勇敢的男人。长城就是北方旅游景点的代表。他站在高高的山顶上，身体静静地向远方延伸，好像一条巨龙。在中国还有一句名言叫“不到长城非好汉”。所有外国人去中国旅游的时候，都会去爬长城，这好像标志着他们去过中国。和北方不一样，南方的旅游景点更像一位温柔的女子，安静却有着一种特别的美。杭州西湖就是这个样子。你可以想象一下，在太阳快落山的时候，你和你的爱人一起坐在一条小船上，看着西湖上漂亮的荷花，感受一阵凉爽的风从你的脸上吹过，这是一个多么美好的画面。不管是长城还是杭州西湖，它们都有自己特别的美，需要我们自己走到它们面前去发现。一个旅游景点不仅有美丽的风景，而且还包含着一些信仰文化。大同的云冈石窟是一个大型的佛教圣地，这里有上千座雕刻佛像，已经有很多年的历史了。每年都会有许多人来这里拜佛许愿。其实，在中国还有很多旅游景点，他们用自己独特的颜色组成了一个美丽的中国。下面我们通过一个视频一起来欣赏一下美丽中国。
看了视频，你们是不是也想去中国看看那里的山、那里的水，还有那里的人？如果你有时间，欢迎你来中国旅游。今天我们就到这里，再见。 Хан багштай баярлалаа. Бид өнөөдрийнхээ хичээлээр сонгоод нөхөх дасгалын өгүүлбэрийг нөхөх дасгалыг хэрхэн хийх тухай үзлээ. Харин дараагийн хичээлээр ихтэй ажиллах талаар үзэх болно. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зэжин.